сайн байна уу дайчгүй. Сайн байна. За энэ намрын ногоо өдрөө чи хэд хичээлтэй юм бэ? Чи хэд хичээлтэй орж ид? Би ч нодлон За 2024 онд анхтаа орсон. Одоо 25 орлого ашиг орлого их үү? Оо яг хоо. Манайч одоо үүсгэн байгуулад энэ үйл ажиллагаа явуулаад удаагүй болохоор ч За танигдаг байна уу? тий хэрэглэгчтэй одоо тэгээд бүтээгдэхүүнээ таниулж байгаа. Гол зорилго бол тэр нь. За. Хэдэн бүл зүгүйтэй? Одоо манайч нь дордын Баян улс юмд 3 дуурайгийн нутаг. За тэнд 50 бүл зүгүйтэйгээр одоо энэ жил үйл ажиллагаа явуулж байгаа. Үүлэгд чинь нэг бүлчид дотроо хэдэн зүгүй байна гэсэн үг юм. Одоо тэрийг бол тоолох ямар ч боломжгүй шүү дээ. Тийм нэг тоож гэдэг юм уу? Нэг бүлээс ойрцоогоор багцаа гэх юм бол тэгээд 5-аас нэг 10,000 орчим гэж. яг тийм үү. Тэрнээс яг Нэг бүлээс жилд хэдэн килограмм хураах вэ? нэг бүл зүгүүнээс жилдээ нэг ойрцоогоор нэг 30 кг балуул боломжтой. Манай Баян сумд бол яг зүгийн аж ахуй гэхдээ зүгийн үйлдэл аж ахуй үйлдэлс тавьдаг. Бүрэн боломжтой уул ус газар нутаг зүгийн бэлчээр Ургамал тий. Ургамал хангалттай. Энэ яг хоёр өөр өнгө байна. Одоо энэ бол одоо 5 сарын. За 5 сарын анхны одоо ногоо цэцэг ногоо анх дөнгөж яг гарч эхэлж байхад зүгийн хураасан. 6 сар хураалт хийсэн. Энэ 6 сарын хураалтын болохгүй. 500 г. 6 сар гэж бичсэн байна уу? Тийм цайвар ногоо өнгөтэй. 6 сар. Тэр нь тийм анхны цэцэг ногоо эртийн толгой яг. Үнэр чи газрын нэр үстэй. тийм манай одоо Баян улсын 3 дугаар гэдэг. Үнэрч эрдэн толгой гэж ярьдаг шүү. Энэ хэдэн грамм бэ? Энэ болохоор 1 кг-ийн савтай. 1 грамм. Тийм энэ болохоор 7 сарын бал учраас арай өөр өнгөтэй хүрэн. Амт нь бол амт чанарын хувьд бол ойролцоо. Гэтэ энэ эрттэй байх тусмаа ургац 5 сарын май сарын бал гэж ярьдаг шүү дээ. Тэр ер нь арай чанартай байдаг. Уг нь үнэтэй байх хэрэгтэй юм шүү. Эртнийх нь. Жоохон энээсээ үнэтэй зарагддаг. Гэхдээ адилхан. Ер нь адилхан зарж байгаа. Явандаас брэнд болоод ирвэл тийм боломж шүү тий. Одоо тэгээд явцын дунд ээлжтэй танилцсан танигдсан тэгээд энэ яг л амтлаад үзэлтэй. Амтлаа яриад. Энэ яг нэг жоохон томцтой юм шиг харагдаад байна. Энэ Ер нь тийм байт юм уу? тунтс биш энэ. Багахан хэмжээний шарамаар орчсон юм уу? Үгүй. Энэ биш үү? Одоо энэ хаалт биш үү? Эндээс одоо шууд хураагаад авсан. Энэ ингээд нэг хаалт гээд бал ингээд зүгөө балаа хийгээд хаачдаг байхгүй юу? Өөрөөсөө тэр гаргасан тэр янз бүрийн үгээр. Тэгээд энэ чинь хаалт гэж ярьдаг. Тэр нь авах явцад энэ маш нүдэнд харагдах өчүүхэн төдий ширэхгүй энэ бад дотор бас байж байгаа. Тэгээд энэ бадны чанар байхад ямар ч өдөө байхгүй. Энийг нь зардд юм уу? Хаалт юм. Энэ энэ ч хураагаагүй хаалт гэсэн үг арам гэсэн үг шүү дээ. Энэ чинь эндээс чинь ойролцоогоор 1 кг гарна 2 кг шиг бал гардаг байхгүй. Хоёр талаа. Энэ дотор бал байгаа гэсэн үг юм дээ. Байгаа. Одоо энэ ч болтой. Битүү болтой ингээд зүгийн өөр юм. Зарим хүмүүс ингээд энэ чигээр нь худалдаж авах хэрэгтэй юм уу? Зарим хүмүүс ингээд за энэ удаад зүгээр нэг чанарын баталгаа гэсэн баталгаа яаж байгаа. Зарим хүмүүс энэтэй аваад энэ хаалт цалхагтанд хэрэглэдэг. Энэ хэд байх вэ? Энэ ч ойролцоогоор 2 кг гэдэг. Тэгээд балных нь үнэ жоохон энэ нь ороод тэгээд 2 кг балчин дааны 40,000. Ер нь жоохон үзүүлэх юм тийм 50,000 багтаагаад хүн сонирхоод авсан. Ягаад зүгээрөө орчих? Одоо зүгийн одоо чинь хоёр талын асуудалтай шүү дээ. Энэ чинь нэгдүгээр бал юуг нь түүнээс гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг хүний эрүүл мэндэд ашиг тустай. Юу нэг хамгийн сайн байгалийн нэмэлт бүтээгдэхүүн. Гайгүй бизнес юм тийм. Тэгээд хоёрдугаар нь чинь мал аж ахуйтай зэрэгцүүлж явуулж байгаа шүү дээ. Бэлчээрийн мал аж ахуй. Энэ чинь өвөртэй өвөртэй. Хэд өвөртэй? Одоо нэг 160-70 толгой өвөр байна. Тэгээд чинь өвлжөө. Хэдэн бүл зүгүйтэй? 50 бүл. 50 бүл зүгүйтэй 150 өвөртэй. Тэгвэл бас нэлийн манцгаар байгаа юм шиг. Тэгээд энэ чинь бэлчээр ургамлын дороотлыг сэргийх бас энэ зүгүүлчтэй сайн гэж бодоод байна тийм. Зүгийг ер нь газар тариад нь. Тэгээ ажлын хувьд гэсэн бас сэлгэх боломжтой. Зуны цагт зүгийн аж ахуйгаа түлхүү анхаарал өвөл намар хаврын цагтаа мал аж ахуй. Энэ чинь зуны хөдөлгөөний чанартай яв. Зүгийн малчин гэх юм уу? Бас нэг жилийн 4 үйлдэл тасралтгүй явна гэсэн үг шүү дээ.
За арц хэдтэй. За энэ арц манай нутгийн арц цэцгийн зөв. За арцууд 5000 гэж байгаа 500 г. Манай амган хин нөгөө хин хин үү? Оо яг манай энэ хошооны гişүүдээсээ авсан. За. Энэ цэцгийн 300 г-аас авсан танаа. Дандаа нутгийн. Энэ удаад нөгөө арц цэцгээ анх удаа ирж байгаа бол багтаа хэмжээгээр авсан. Сандарсан нэг. За дараа тэгээд танигдаад бодвол гайгүй гэдэг тэгээд өшөө өөр байдлаар бэлтгэж боловсруулах. Олон зүг. За баярлалаа. Амжилт. За